Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 96 жилийн ойн баярыг тохиолдуулсан цэргийн гавьяаны улаан түгийн одонт Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжтэй зэвсэг түвшний 123 дугаар ангийн ёслолын жагсаал Ховд аймгийн төв талбайд боллоо. Энэхүү ёслолын жагсаалд Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бүрүүгэнд аймгийн засаг дарга Галсан Дондог зэрэг аймаг орон нутгийн удирдлагуудаас гадна улсын хурлын гишүүн Ган Тулга оролцож Монгол цэргийн өдрийн мэндчилгээг дэвшүүллээ. Ховд аймгийн зэвсэг түвшний 123 дугаар ангийн хувьд Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан олон томоохон ажлуудыг зохион байгуулсан. Тухайлбал үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд спортын тэмцээн, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд цэрэгжилтийн спортын дүл тоглолтыг тус амжилттай зохион байгуулан явуулсан юм а. Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжтэй зэвсэг түвшний 123 дугаар ангийн Монгол цэргийн өдрийн ёслолын жагсаалд цэрэгжилтийн спортын дүл тоглолтоос шилдэгт гарсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын салаа оролцсон нь онцлог байсан юм а. Мөн Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 96 жилийн ойн баярыг ёслолын жагсаалын үеэр Монгол улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үүргээ нэр төртөө биелүүлж яваа алба хаагчдыг шагнаж хөдөлмөр зүтгэлийг нь үнэлсэн юм а. Хамт зэвсэг түвшинд алдарч алга хааж байгаа нийт бие эрүүлтэнд зэвсэгний 96 жилийн өмнө баярын мэнд хүргэе. Яг зэвсэг түвшний салбарт одоо хэдэнээс эхэлж ажилласан бэ? Энэ салбарт ажиллахын бахархал нь юу? За энэ салбарт ажиллаад одоо 5 дахь жил рүү орж байна. Бахархал нь гэх юм бол энэ салбарт эх орныхоо төлөө эглэгөө сэтгэлээр ингээд зүтгээ өгнө гэдэг бас бахархал юм аа. За баярлалаа. Юуны өмнө хамт олондоо болон ховдчуудаа зэвсэг түвшний 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Би энэ анги байгууллагад болон зэвсэг түвшинд 17 дахь жилдээ ажиллаж байна. Зэвсэг түвшний 123 дугаар ангид эмнэлгийн нөөцийн яр ажилладаг. За баярлалаа. Одоо ингээд үе үеийн чөлөөнд байгаа ахмад болон мөр зэрэгцэн өөр гүйцэтгэж байгаа. Мөн гадаад өөр гүйцэтгэж байгаа. Үе үеийн мөр дайчтай энэ өдрийн зэвсэг түвшний 96 жилийн баярын мэндийг хүргье. Ингээд энэ өнөөдрийн өндөр шагнал авсан үед бол бид үүдээ манай зэвсэг түвшний 123 дугаар ангийн хамт олонны бас шагнал байхаа гэж бодож байна. Ингээд Монгол цэргийн сүлд хэмээр үе үед өөр бандам бодог болдгоо. Та бүд ажлын өндөр амжилт хүсье. Ховд аймгийн зэвсэг түвшний 123 дугаар анги нь баатарлаг түүхтэй цэргийн хороод дэнийгэ ардын эрхт Монгол улсын цэргийн явдлын яамны 1922 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 274 дугаар тушаалаар Хатанбаатар Магсаржавын цэргээс 300 цэргийг Ховд хотод үлдээснээр тус анги үүсэн байгуулагдсан түүхтэй. Байгуулагдсан үеэсээ эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гадны зэвсэгт халдлага төрөмгийллээс хамгаалах үндсэн чиг үүргээ нэр төртөө биелүүлж томоохон байлдаан тулалдаануудад 6 удаа зэвсэг барин оролцсон баатарлаг түүхэн гавьяатай анги юм а. Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1971 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 81-р тогтоолоор Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө цогтоо тэмцэгч цэргийн нэрт зүтгэлтэн Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржавын байгуулсан баатарлаг гавьяаг мөнхжүүлэх зорилгоор тус ангийг Хатанбаатар Магсаржавын нэрэмжит болгосон нь Ховд хот олон эсний төдийгүй баруун монголчуудын бахархал болсон юм а. Ховд аймгийнхаа ард түмэнд энэ Монгол цэргийн өдөр зэвсэгчний үүсгэн байгуулагдсан 96 жилийн он халуун баярын мэнд хүргье. Тус одоо манай зэвсэгчний 120 дугаар анги маань Ховдын ард түмэнтэйгээ ойрхон ажиллаж яадаг түүхт хороо гэдгийг манай ард түмэн мэдж байгаа. Манай зэвсэгчний анги маань энэ арга хэмжээнийхээ дагуу тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудынхаа дунд уралдаан тэмцээнүүд зохион байгуулж явуулаад одоо өнөөдөр өчтөр орой дууссан 18-нд бол цэргийн баярыг өгсөн бүхий арга хэмжээтэй байж байгаа. Ингээд ард түмний үж сонирхороо ингээд Ховдынхаа нийт ард түмэнд зэвсэгчний 123 дугаар ангийн бие эрүүлтний нэрийн өмнөөс удирдлагын нэрийн өмнөөс та бүхэнд аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсье өрөөё. Цэргийн баяраа сайхан тэмдэглээрэй.